За лайв маань эхэлж байна. Biggest live аюу яхад. Тан газар руу шеэрлээд. За сайхан орой минь хүргэе. Бүгдээр нэг Public Bakotoko гэдэг цуврал контентын маань Public миний амьдрал хэмээх цуврал маань ихэд бэлэн боллоо. Тэгээ энэ удаагийн цуврал контент 5 удаа гэдэг Баян онгор аймаг одоо Public бизнесийг дэлгэрүүлж яваа. Хүндтэй одоо захирал Лувсан мөрийн Болор Эрдэнэ захирал маань оролцож байна. Тэгээд өнөөдрийн зочноор оролцож байгаа Болор Эрдэнэ захиралтаа маш их баярлалаа тий. Ингээд өөрийнхөө талаар бас одоо ингээд хэрхэн яаж одоо Public компанитай учирч исэн түүхээсээ одоо бас биднэрт хуваалцаач гэдэг ингээд ярилцлага эхлэе. Одоо Public миний амьдрал гэдэг одоо нэвтрүүлэг маань тодорхой хэмжээний булангуудтай болсон. Яг хүмүүсээс яг булангуудынхаа дагуу асуулт асуугаад гоё чөлөөтэй ярилцаад явдаг ийм гоё нэвтрүүлэг болоод 5 дахь дугаар дээр ингээд явж байна. Тэгээд энэ удаагийн одоо зочноор болохоор Болор Эрдэнэ захирал маань оролцож байгаа. Тэгээд Болор Эрдэнэ захирлаас анх яаж одоо Public компанитай учирч ийсэн бэ? Яг ямар асуудлаар одоо энэхүү компанитай түншилсэн талаараа бас гоё биднэрт сонирхолтой түүх ярьж өгөх байхаа гэж бодож байна. За сайн байцгаана уу, сайхан орой минь хүргэе. Намайг Лувсан мөр огтой Болор Эрдэнэ гэдэг Баян онгор аймагт одоо Public-ийн бизнесийг хийгээд амьдарч байна. Ингээд нөхөр хүүгээ хонд амьдардаг байгаа. За анх Public компанитайгаа одоо 2018 онд одоо хүүгээ гаргачаад гэртээ одоо хүүхдээ харж байж хата одоо Жанчвэ Ариуна гэж манай хамаатны одоо маань байдаг. Тэгээ анх боломжийг надад бол одоо ийм боломж байдаг. Надад чи нэг ирээд сургалтанд суугаатаач гэдэгчээсэн. Тэгээд нэг ерөнхийдөө нөгөө 2 сая төгрөг аваад тэрийг нөгөө фэйсбүүкээр харж исэн болохоор маш их сонирхоод ерөөсө очиж үзье гэж бодоод тэгээ хүүхдээ тэрврээд яг очисон чинь сургалт хийгээд маш их бүтээгдэхүүн тавьчихсан. Би ерөөс Public сонсоочгүй өмнө нь ердөөсөө мэддэггүйсэн. Тэгээд маш их бүтээгдэхүүн дэлгээд тавьчихсан. Тэгээд сургалт өгсөн. Сургалт өгөөдөөс нөгөөхнөөс нь бол ерөөсөө ойлгоогүй. Надад хамгийн их одоо миний дурлсан юм гэл бүтээгдэхүүн л их гоё харагдсан. Тэр одоо тансаг үнэртэй бас тэр нүүрний бүтээгдэхүүн ямар гоё юм бэ гэл. Тэгэл ямар ч лээс одоо энэ бүтээгдэхүүнийг захиалж авч хэрглэж үзье да гэсэн бодолтой л яг гэртээ ирж исэн. Тэгээ нэлээ удаан бас тэгэл тэрхэн зүрдээ тэгчээл бас гэртээ ирээл хүүхд цугт гээл тэр чинь намар 10 сард байсан. Тэгэл нөхөр нөгөө 5 толгойд ажилладаг. Тэгэл бас завгүй жоохон тэгж байжгаад нэлээд байжгаад 12 сард бас ахаад Ариуна найз минь хүүе чи яасан бэ? Одоо маш их хугацаа өнгөрлөө чи шийдвэрээ гаргасан уу? Юу болсон гэдэг. Тэгээд юусэн чинь 135 дугаар цэг нэгдэж байгаа. Миний найз ахаа хүрээдрээ нэг сургалтанд суугаадах гэх. Тэгээ очисон чи яг ганцаа топ маань ирчихсэн. Ингээд маш гой сургалт олоод ингээд хүмүүс бэлэг мэлэг өгөөл одоо маш их лекц тавиал. Тэгэл ирсэн хүмүүс маш гой ингийн амьдралаас одоо маш гой өөрийгөө бүтээсэн түүхээ яриад тэр нь одоо маш их бас таалагдчих эхэлсэн. За ингээд хугацаа өнгөрсөөр 2020 он гараад ерөөсөө миний шийдвэр одоо бодоход миний шийдвэр гарсан юм шиг байна. За ерөөсөө захиалж үзье гэж бодол анх 50 оноо хийгээл тэрэндээ яасан гэхээр ерөөсөө нүүрэндээ бүтээгдэхүүн авсан. Тэгээд ахуй хэрэглээнийхэн юмнаас бас хэрэгжилж үзьегээд ахуй хэрэглээнийхэн юмнаас хэрэгжилж үзсэн. Тэгээд миний нүүр чинь урд нь бол одоо маш ядуу сэтгэлгээтэй одоо миний хэрэгэлдэг юм гэх юм бол одоо ярихаар маш нийтдээ санагдаад идэв. Ерөөсөө нэг маш том орифлеймийн бүтээгдэхүүн хэрэгэлдэг байжгаад сүүлд нь надад орифлеймийн бүтээгдэхүүн маш их ингээ харлаад тахлаар нэг Япон бүтээгдэхүүн сонирхож гисэн. Тэгээд тэрний нэг ийм том одоо бодох нэг 500 мл-ийн грамтаас савлгаатай тос байдгийг. Тос нөгөөдгөөрөө би нүрээ цэвэрлэж чинь кремнийхаа доор суур тасалгаа хэрэглэж чинь. Тэр надад ерөөсөө миний одоо
хамгийн чухал бүтээгдэхүүн. Тэгээ нэг крентэй тэгээд хөмсгөө зурдаг нэг харандаатай. Тэгээд ерөөсөө нүдээч будаж үзээгүй, уруулаач будадгүй, ерөөсөө тэгэл одоо сэтгэлгээ үнэхээр тийм ядуу байсан юм билээ. Яг гэх юм л урлан будаг ингээл за урлаа бүтээ билүүгээ сонирхлоор зэрэг маш өндөр 20 эд мянга гэлэнгүүт за гэл ингэ болчихдаг. Сормосоо будыг гэхлээр миний сормос одоо маш тийм доошоо ургалттай байсан юм шиг байна. Ерөөсөө будахгүй байсараад ингээл харахалтар болчихно. Тэгэхээр за ерөөсөө бүтэхгүй юм байна байлий гэл тэгэл нүдэндээ ерөөсөө юм хүрэгдэггүй. Тийм л маш энгийн байсан. Тэгэл нөгөө паверликийн бүтээгдэхүүнийг аваад анх хэрэглэсэн чинь миний арьс чи нөгөө тийм чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэж байгаад ийм хүчил төрөгчийн бүтээгдэхүүн хэрэглээд ирэнгүүт ерөөсөө ингээл яг сайхан тас юугаа будчаал кремэ тавих гэхээр ингээл бөмбөрчдөг. Ингээл ховхроод унцдаг. Тэгтээ би одоо тэрэн дээр маш тууштай ерөөсөө аргалаад будаал тэгсээр гаал нэлээ удаа нэг 3 сарын дараа одоо миний яг нөгөө бүтээгдэхүүн маань хүчил төрөгч маань шимд ижээлээ өгөөл нөгөө өдөр шинийн тассан шингээл яг кремээр маш гоё болж эхэлсэн. Тэгээ байж л Эрдэнэ чимэг захирал маань хүүе ингээ байгаль талаан болцол зарлагдсан байна. Найзаа тэгээд одоо хүрээд ир гэдгсэн. Тэгээд би бас л нөгөө дандаа хүүхдээ аваад явдаг нөхөр маань ажилд явчихаар ерөөсөө хүүхдээ хойлоо байдаг. Хүүхдээ аваад сургалтанд очсон чинь ингээ байгаль талаан болцлыг ингээд биелүүлэх юм бол одоо 6 удаа би 6 тооцооны удаа байсан юм лээ. Тооцоо моцоо гэдгээс юм итгэхгүй. Ерөөсөө бүтээгдэхүүн л харж байсан юм. Тэгээд 6 тооцооны удаа биелэх байгаль талаан болцолд явах юм байна гэл. Хөөе тэгэл одоо хүүхд бас арай дээр торноо болчихсон дулаан цаг ирж гин. Бүтээгдэхүүнээ зарыг гэдэг. Ерөөсөө нөгөө зорилго энэ төр юу ч мэдэхгүйсэн ерөөсөө зарах гэд бас ойлгоцсон. Тэгээд зах дээр зогсвоо. Тэгээд зах дээр зогсоод бүтээгдэхүүнээ борлуулаад ганц нэг хүмүүс цаанал олгоод 20 өөрөө 100 оноо хийгээд 25 оноо 2 хүний хийлгсэн байгаа. Тэгээд 6 тооцооны үе яваад болц биелүүлсэн. Тэгэл ч тэр зундаа бүр манай нөхөр гайхчихсан. Хөөе чи юм зардгүй юм байсан. Юм зараад бүр тэр тусмаа бүр зах дээр зогсоод ямар сони юм би яагаад тэгж байгаа юм бэ? Өө би байгаль талаа аялах гэж байгаа. Би байгаль талаа аялна гэл. Тэгэл ч аялна гэсээр ягаад яг болцлоо биелүүлэл 9 сард байгаль талаагаа ой 5 сартаа хүүхдээ нөхөртөө үлдээчээл байгаль талаа явж ирэл. Гэхдээ би яг тэгж явж байхдаа ерөөсө памфликийг бүрэн өөр ойлгоогүй зүгээр л нөгөө өөрийнхөө хөөрлөөр л яваад байсан. Тэгээд байж тал яг 19 онд 10 сар 20 оны 10 сард паблик компани 5 жилийн ой болдیں۔ За тэрэнд явна гэж бас л дурлал ерөөсөө өөрийнхөө хүчээр хүүхдээ орхиол нөхөртөө би явлаа гэж яс. Тэгээд 5 жилийн өдөрсөн чи тэр UB Palace ч ерөөсөө пик дүүрэн тэнд гарч байгаа тэр цаал авч байгаа хүмүүс тэр баярлж байгаа хүмүүс ямар гоё юм бэ? Ийм компани би ажиллаж байгаа юм шүү дээ. Ямар гоё яг энэ хүмүүс шиг болохын яг болохын тулд яах юм бол гэл бас гарц гаргалгаагаа олоогүй ерөөсөө л бараа зарах гэдэг ойлголтоор бас тэр баярт оролцоод ингээл хүрээд ирчихсэн. Тэгэл ахаал нөгөө байгаль талаан болцлоо чихээ болол оноо маань бас буурал тэгэл нэг ингээл бас нэг өдөр хоног өнгөрөөсөн маягаар явж исэн чи 20 оны 5 сард одоо ганзай топ маань болроо захирал маань шинэ эрдэнэ захирал маань сарантай захирал маань ингээд наран цэцэн захирал маш олон захирлууд ирдээ. Тэгэхэд одоо 200 кг урамшуул гэдэг байгаа чинь анх удаа зарлагдсан. Зарлагдчаад 14 хоног 21 14 хоног тооцоо яваад дууссан байхад 7 хоног дутуу байхад бид нэр юу хийжсэн гэхээр тэрийг ерөөс ойлгоогүй яаж хийхээ мэдэхгүй. Ерөөс ойлгоогүй. 200 к гэдэг ямар өчртэй юм бол гэл ингээд тэгээ явж исэн чинь яг энэ захирлууд ирэл ярьдаг байхгүй ийм гоё 200 мянган төгрөг би өгөхгүй компани өгөх гэдэг. Та нар ямар сони юу хийж сууж байгаа ингэж суухгүй гэл. Тэгэл 3 өглөө сургалт хийгээл яг тэр нэг амжилттай хүний толон дадал харах үнцэг гэл яг ярьсан чинь яг одоо би үдийг хасалчаад одоо ингээд одоо 40 хүрсэн шүү дээ. Тэгэхээр чи одоо ингээд 37 38 нас хүрчээд яг энд одоо би яг юу хийгээ сууж исэн би ямар сони юм бэ? Ийм арчаагүй ээж байсан юм гэдг яг тэр ганцаа топын сургалтын дээр яг олж харж ирсэн. Өөрийгөө одоо олох тийм нөгөө харах үнцэг хүм муулаад тэн дотор суух биш гараад гоё боломжийг ярих. Ерөөсөө нөгөө Солонгос Канадад тус бид нэр хүзэр тоглоо сууж идэх гэсэн захтар очиод юмаа зарах гэж байгаа хүмүүс чинь хүзэр тоглоод өдрийг өнгөрөөдөг гэсэн. Тэгээ тэр мэрийг яаж ганцаа топны бүр инээгээл ингээл толгоос ихсрээд ингэж ажиллахгүй. Би чи ийм сайхан урамшил 14 юу гэж наадах чи яаж авах мэдхгүй яаж авах юм болоо гэж өөртөө ч хийгээгүй нөгөө 200 мянгаыг авах боломжоо.
Тэгээд нэг 2 3 өглөө сургалтанд суусан чи ерөөсөө л нэг хүнд хэлмээр санагдал, ярмаар санагдал бүр ингээл нэг нөгөө хүмүүс чи ирчгүүч энерги чи орсон юм ингээл нэг арай нэг өөр болоод байсан. Тэгэл гараад бас л нөгөө хэрэглээгээ авдаг байсан. Өөрийнх нь ганц нэг тэгэхээр 2 найздаа л хэлсэн. Хөөе бид нар ястаа нэг буруу ажиллаж байсан. Энэ компани чи ингэж ажиллах. Одоо ингээ 200 мянган төгрөг өгөх гэж байгаа юм байна. Энийг авъя гэд. Ингээл нэг 2 найзаагаа урьж сургалтанд суулгаад 2 найзтайгаа ярьсан чил тэгэл өстой нэр үнэхээр өстой нүд нэгдсэн юм уу, цаг нь болсон юм уу, өөрөө ойлгосон юм уу, ерөөсөө л нэг ийм эрч хүчтэй л болж ирсэн. Тэгэл яг тэр 200 мянган акцийн дээрээс би тэр 7 хоног дотор 1500 хоног ерөөсөө 7 хоног дотор хийсэн. Тэгэл ер нь миний амжилт эхэлж исэн да. Тэгэл Paperlink компанид үнэхээр дурлж ирсэн. Вау, ямар гоё юм бэ. Тэгэхээр ч одоо болор эрдэнэ захирал яг одоо тууштай гарах Paperlink компанид яг хэдэн жил ажиллаж байгаа гэсэн үг вэ? Яг анх хэдэн сар хэдний өдөр ID дугаараа яг авч ирсэн бэ? 18 оны 12 сард яг анх авч ирсэн юм билээ. Тэгээ нөгөө тууштай биш ингээл хийхэд болоод ингэж явж байгаа л яг 20 оны одоо тэр 5 сараас эхлээл ерөөсөө 100 хоног тасралтгүй хийгээл одоо нөгөө мөнгө VIP зөвлөх гээд алтан VIP боломжийг биелүүлж явж байгаа. Вау, ямар гоё юм, баяр хүргэе. За тэгвэл одоо Paperlink компанид орохоор ер нь хүн их зураг авахулт юм шиг надад санагддаг шүү дээ. Их зураг авахулдаг, их олон газраар аялдаг. Ямар сайндаа л хүмүүст харахаар чи ингээд аялаа зугаалаад зугаацаад явж явах юм аа. Тэгсэн мөртлөө их аз жаргалтай ажил хийгээд авах юм аа гэдэг. Тэгэхээр одоо бас болор эрдэнэ захирлын маань бас ажилтайгаа холбоотой гоё авахсан зургнууд байгаа. Тэгэхээр энэ зургнуудыг яг ямар үйл ажиллагаан дээр ахуулж ив тэгээд бас энэ гарга хэмжээнээс ямар зүйлийг мэдэрч ив тэр талаараа бас гоё яриарай. За энэ бол YouTube талаас туссан юу юм шиг байна. Арга хэмжээ юм шиг байна тий хавар болсон арга хэмжээ. Ер нь бол одоо тэгээд компаниас зарласан арга хэмжээ болгонд ерөөсөө явахыг зорддог. Эртнээс өөрөө ерөөсөө л нэг сонсцгол юм бол явна гэсэн төлөвлөгөөгөө гаргацдаг. Гэхдээ яг гэрийнхэн давал хилдэггүй ингээл нууцаар мөнгөө зохицуулаад тэгэл ингээл хоног нь болоод ирэнгүүт шууд л ерөөсөө пал хийлээл тэгэл одоо хэрвээ явуулахгүй шууд л явна гэсэн л ерөөсөө ямар ч ухрахгүй гэж зорилго тавьчаал яг явахынхаа урд орой ч юм уу ингээл шууд л явдаг. Тэгээ ер нь бол одоо багаас ингээл санал болгодог ийм маш гоё сургалт болох гэж байна явах уу ингээ хамтдаа явъя гэлдэг. Тэгэл явна гэж байгаа л хүмүүс чинь нөгөө шалдаг тооцоол ингээл үлддэг шээ. Тэгэхэд л тэгэл газараас нь чамаагүй шууд л атуусан. Тэгэл орой эндээс 6 цагийн атуусандаа суугаал өглөө буугаал яг сургалтын дээр маргаашийнхаа 900 цагт ч 10 цагт ч сургалтын дээр бэлэн байдаг. Энэ сургалтыг болохоор зөв маш гоё Улаанбаатар хавар нөгөө хувь хүний хөгжлийн маш гоё сургалт болсон шүү дээ. Яг одоо бас нэрийг мартсан байна. Тэгээ тэр сургалтанд тэгээд фантаст болж ирсэн гоё сургалт. Аппа ямар төвшин ирсэн баха тийм ээ. Яг үнэ тийм тэр сургалтын дээр очижсэн. Тэгээд бүжиглээл бүжигчд иржсэн санагдчихэв. Тий яг үнэ маш гоё бүжигчд бүжиглээл тэр хүмүүсийнх нь хувь хүний хөгжлийн сургалт ч гэсэн маш гоё эрч хүч энерги өгчээсэн. Ер нь одоо ингээд хамт олонтойгоо уулзах ч юм уу иймэрхүү сургалтанд очиход маш их мотивацийг авч одоо ямар ажил хийж байгаагаа мэдэрчтэй. Одоо яг өөрийгөө олсон цагаа бас ингээд байсан цаг байран дээр яг тэдэн нас байсан цагаа бодоод одоо ингээд олсон цагаа бодохоор ингээд газар тэнгэр шиг санагдаг маш гоё. Манай найзууч гэсэн бас хэлдэг. Чи ингээд Paperlink-аар маш гоё юмд яваал гоё юмд яваалах юм. Яаж явдгийг хурцыг хууралтгүй юм уу гэдэг. Тэгэхээр би ерөөсөө би ямар нарийн цэнгэнд явах гэж байгаа ш. Би өөрийгөө хөгжүүлэхийн тулд би энэ амьдралыг арай өөр болгохын тулд би шийдвэрээ гаргаад би өөрөө явдаг. Манай нөхөр яг тухайн үед яг явлаа гэхдээ ерөөсөө юм хэлдэггүй ш. Тэгтээ би мөнгө төгрөгөө өөрөө параа таваараа зохицуулаад явцдаг гэл. Тэгээ маш гоё эрч хүч энерги энэ олон гайхалтай бүсгүүчүүд залуучууд ямар гоё төвшөнд ямар гоё өөрсдөө авч явж байгаа ямар гоё амьдралаа өөрчилж байгаа гэдгийг ингээ өөрийнхөө нүдээр очиж хараад би сэтгэлээрээ мэдрэхээр үнэхээр гоё санагддаг. Тийм учраас ерөөсөө компанийнхаа одоо зохион байгуулж байгаа юм болгонд айл болохоор ерөөсөө хоцорчих юм бол одоо нэг л юмнаас хоцорсон юм шиг санагдаад бүр ингээд нэг хаагдчихж байгаа юм шиг санагдаад идэг.
Болор эрдэнэ захирлыг би бас нэг ямар арга хэмжээндэр хэлээ бүр шүн суугаад маргааш өглөө нэрсэн гээд бас харж исэн. За энэ бас маш гоё зураг байна тий. Бид нар эсрэг наадам гэдэг 7 сард бас 7 сарын 1-ний арга хэмжээнд оролцсон байна. Бас л гоё хүрээд ирсэн. Дээлээрээ гоёцсон байна. Тэгэхээр анх удаага бас наадам болсон байх гэж би бодож байна. Тэгэхээр энэ арга хэмжээнд бас ямар сэтгэл төрж ив, ямар санагдчихэв тий. Энэ арга хэмжээнд бас л эндээс орой 8 6 цаг атуусан цоо 8 цаг атуусан чи өглөө 8 гэж яг цагаа барьж хожимдож очиод тэгээд нөгөө болроо захиралтайгаа явна гэж тохирсон чи болроо захир маань арай өмнө явах болоод тэгээ ганцаа тавтай хүрээд иргээд яг даргаанаар буусан чинь миний утасны цэник болчихсон. Тэгээ яана. 90 хороол байдаг гэдгийг мэдж байгаа 90 хороолын үүдэн дээр гүйчжэл утсан чинь нэг дэлгүүр онгорхоо байдаг байхгүй дэлгүүрлөө гүйж уцаа цэнгэлж би ингээ чухал ажилд явж байгаа яг одоо хунаанаас хоцрох гэдэг ингээ худалдагчдад хэлсэн чи жоохон дурамчхан дуу заа гэдгсэн. Тэгээд нөгөө яарсан хүн чи уцаа цэнгэлээд байдаг хастгүй бүр Өстө охин дээр тий гүйжжэл бүр ингээ яахад гэдэг юм лээ миний цэнгэлэхгүй байгаа юм шиг байна минь цэнгэлэгч байна уу гэдсэн чинь нэг айгүй хөөрхөн сэтгэлтэй тэр ярам марнаас арай нөгөө өсгүй гарч ирсэн надад нэг цэнгэлэгч авчирч гисэн. Ямар гоё. Тэгээд уцаа цэнэглээл ерөөсө гарч бас хараад байгаа шүү дээ. Уцаа уух хоорондоо машинтайгаа явчих вэ гэд бас гараад үүдэн дээр уцаа. За ороод ирэхээр асцсан байх болов гэж бүр ингээл гэгэлзээл ижил яг ингээл нэг харчаад ороод ирсэн чи утас маань яг хастдаг. Асаа тэгжиж ганцаа тавдрын дугаарыг мэдгүй. Тэгээд асаагаар бодроор залгаад яана найз нь ингээд утас унтраад топын утсыг мэддэггүй гэтэл яг топ залгадаг байхгүй. Тэгэнгүүт өг дөөгүй бодрог таслаад аваад яана захирлаа яг энэ дэлгүүр дээр чинь байна утас цэнэггүй болцсон гэлсэн чи өө яа гараад ир одоо яг явлаа гэл. Тэгээд гараасан маш хожимдож очижсэн би тэд зам их төгжрэлтэй тэгээд нөгөө хүмүүсийн таксиг авсан нөгөө гэрлээ захирлаа байгаа гэд тийм тэгээ маш их хожимдал замдаа нүүр мүрээ будалах утсанараа өмсөөл тэгэл яг амжаал нөгөө нээлтэн билээ эхэлсэн байхад орж ирсэн. Тэгээ маш гоё хамт олонтойгоо бас уулзаад зургаад харуулаад тэгэл цаашаа нөгөө ганцаа топи сюрпризний нөгөө хоног байгаа гэдгсэг тэрэнд л явна гэл нэгтэл явсан юм чи одоо энд ирсэн чи буцахгүй явна гэл тэгээд бас цааш явжсэн. Тэгээд долгарсан ер нь Канаан төвийнхаа захирлуудтай бол ерөөсөө бүгдэнтэй нь яг л нэг ах トゥ юм шиг тий. Маш орд тутан эднэрээсээ маш ихийг суралцаж ерөөсөө чадахгүй байгаа. Одоо ингээ ямар нэгэн гацалтанд орох ч юм уу ганцаардах ч юм уу ингээл үйдэл эднэртэйгээ уулзах ч юм уу эднэрээс нэгээс нь ч гэсэн нэг үг авчихад бол ингээ ирч хүч хараад маш гоё байдаг. Тэгээд одоо бүхэл захирлууд хайртай да. Маш их баярлалаа. Тэгээд болор эрдэнэ захирлыг болох дээр өмнөх дугаарын зочин наран булаг маань урьсан. Тэгээ наран булаг маань болох дээр надад юу гэж хэлсэн бэ гэхээр болор эрдэнэ гэдэг нэг захирал байдаг. Тэгээд би яг хэний болор эрдэнэ гэдгийг нь бол мэдэхгүй байна. Баян фэйсбүүкийн дагаж явдаг, маш гоё мотивац авдаг. Тэр захирлаас би урам зориг авдаг. Тийм учраас энэ захирлыг оруулаад өгөөч гэдгсэн. Тэгээд би яг хоёр болор эрдэнэ гэж захирал мэднэ. Тэгээд чи яг алийг нь хэлж байгаа гэсэн чинь над руу таны Facebook профайлыг ингээд скриншот хийгээд явуулсан. Тэгээд би дотроо за лувсан мөрийн болор эрдэнэ л ах гэд дотроо бодож ийсэн ч гэсэн за юу ч гэсэн чи яг баталгаажуулаад над руу явуулж байгаа гэсэн чинь их өөрхөн явуулсан. Тэгээд таны минь бас хийж байгаа Facebook дээр одоо өөрийнхөө бизнесийг сурталчилж байгаа, өөрийнхөө бизнес хатагтай хэмжээнд авч явж байгаа байдал бас бусдад маш их мотивац өгдөг юм байна шүү гэдгийг бас сануулгыг бас ингээд гоё бахархчихлаа. Ямар гоё юм бэ гэж ингээд бодчихлаа ш тас. За дараагийн гоё зураг маань болох тэр ямар зураг байна? За ийм зураг гарч ирж байна. За энэ зураг одоо Сүхбаатарт тусан арга хэмжээний зураг байх гэж би бодож байна. Зөв үү? Биш. Бас л Улаанбаатар хотод болсон. Тийм үү? Тий, Улаанбаатар хотод л болсон. Дандаа хот Улаанбаатар тусан. Би өөр нь яг аймаг сумууд руу яг очиж ямар л санагддаг Сүхбаатар материал. Тэгэл яг бас нөгөө аймаг сум руу яг шийдвэрээ гаргаж үл явж байгаа. Энэ Улаанбаатар хотод бас болсон арга хэмжээнд бас захирлуудтайгаа лидерүүдтэйгээ хамт ирээд ингээд гоё суусан байна шүү дээ.
Тий. Ер нь Одон чип хотод гэдэг. ирэхээр хэр их уддаг бай. Зүгээр шууд арга хэмжээндээ суучаал маргааш нь тэгэл буцаал баг командтай очиол юу яадаг уу? Одоо сургалтаа хийгээл дамжуулалтаа хийчихдэг уу ер нь? Ер нь бол тэгдэг Улаанбаатарт очиод сургалтанд орж ирээд өөр одоо арга хэмжээ бай. Өшөө сургалт юу байна? Тэрийг судалж үзэл орчил сургалт моргалт байхгүй. Тэгэл ер нь буцдаг. Буцаал аймагтаа ирээд одоо ийм арга хэмжээ олж ингэж гэл баг команда шууд эсвэл дээрээ уулзах ч юм уу эсвэл лайваар дандаа байнга мэдээл. За энэ дээр бас нэг гоё үйл ахуулсан зураг байгаа байхгүй. Энэ тэгэхээр топ моп явж гин. Энэ болохоор нөгөө Баянгор аймагт нөгөө топ захирлууд ирээд арга хэмжээ хийсэн шүү дээ. 11 12 сард лөө. Нөгөө дог топ өөрөө ирсэн байж байгаа нөгөө Google-д хадуураад би явсан гэсэн чи энэ дээр би байхгүй байгаамаа угаасаа. Тэгээд нөгөө арга хэмжээгээ дуусаад шаргалзуутад очиод шаргалзууд байршаар суулд очиод тэгээ маш гоё тэнд оройн очиод хоноод өдөр нь нөгөө би ч өөрөө шаргалзуудтай штэ. Оо тийм үү. Тийм тэгээд нөгөө аршаагтаа эднэрт тайлбарлаж өгөөд бид нар тэр нөгөө бурхан дээр нь очиод маш гоё юугаа өргөлөө өргөөд дуулаад ингээд маш гоё нэг өдрийг маш гоё өнгөрөөж исэн зэрэг. Тэгэхээр одоо бас нөгөө фабрикийн бизнес хийхээс гадна маш олон газруудаар бас нөгөө аялдаг шүү дээ. Тэгэхээр аль одоо газар орн руу аялахыг хүсэж байна. Одоо Монгол улсынхаа одоо 21 аймагаас яг хамгийн түрүүнд одоо очиж үзхийг хүсэж байгаа газар юу байна? За бас дэлхийн улс орнуудаас одоо хамгийн түрүүнд очиж үзхийг хүсэж байгаа газар юу байна? Таны одоо мөрөөдлийн самбар хүсэлт чинь за би өстө тэнэлцдэгээс хамгийн түрүүнд очиж үзмээр байгаа шүү гэд тэгж байгаа зүйл юу байна вэ? Монгол орондоо гэх юм бол одоо ерөөхдөө Арангаа, Өрөнгөө хоёроор бол аялцсан. Одоо тэгээ хөвсгөл талаа. Гарал аялахыг одоо хамгийн түрүүнд маш их хүсэж мөрөөдөж байгаа. Гадаад руу гэх юм бол одоо Турк руу аялахыг л маш хамгийн их мөрөөдөж байна. Тэгээ Туркийн захирлуудын нөгөө арга хэмжээнээс тэгж бодогдсон уу танд гэхгүй юу? Яг тэгсэн. Одоо нөгөө төмөд топ Вьетнам ямаал маш халуун яг аялал нь гоё мөртлөөс маш халуун юу байна гэж тэгжсэн. Тэгээ Туркийн аялал бол үнэхээр аз жаргалтай тэр явж байгаа захирлууд бол ерөөс ямар ч тийм одоо саад бартаагүй тэр далай тэр байгаа орчин тэр одоо бууж байгаа буудал тэр үзэж харж байгаа газрууд нь бол маш их таалагдсан. Тэгэл яг энд очиад эдгээр шиг ингээл тэр талаа малаараа нь орж үзгэнсэн ингээл яг тэгж боддог. Ямар гоё юм бэ те. Тэгэхээр хүний хүсэл мөрөөдөл гэдэг бол ерөөсөө хязгааргүй юм да. Тэгэхээр ингээд бас Туркийн аялалд явсан захирлууд маш олон захирлуудад бас мотивац өгсөн байна. Надад л тэр нөгөө яг Туркийн аяллаа үед чинь хөгжүүлэлт явж исэн. Тэгээ тайзны үгүй яг тэндээрээс нөгөө захирлууд өөрсдөө хийлсэн. Тэр мөч надад маш их таалагдсан, маш их гоё санагдсан. Тэгээд маш олон гоё захирлууд маань дэлхийн одоо захирлуудтай хамтдаа ингээд яг л ижил төвшөнд ингээд хил нэвтрэлцээд ярилцаад яг ингээд зэрэглэл яг адилхан хүндлэгдэж байгаа хараад би маш их бахархсан шүү дээ. За дараагийн гоё зураг юу байна вэ? За ийм зураг байна. За энэ чинь одоо гоё мон агуулгагийн бүжиг хийсэн зураг байна. Болормоо захирал хаан зогсож байгаа юм бэ? Би яг тэр нөгөө казак гэрээ өмнө ингээ борд цаахаар дэлгэхнэ. Энд яг энд явсан чинь нөгөө тий. Яг тийм зогсож байсан. Тэгээд энд явхад энэ мон амур гэдэг бүжгийг ерөөсөө сонсоочгүй мэддэгчгүйсэн. Тэгэл яг тэр өглөө нөгөө тайлбарлал ингээл яг энэ бүжгийг зааж өгөхөд яг ингээл нөгөө өвгдөдтэйгээ уулзж байгаа юм шиг ингээл нэг өөрөө ирэхгүй огшоол нулимс гараал ингээл ийм гоё байдаг гэж өшөө ингээл өөрийнхөө одоо ойр татны хүмүүс зааж өгөх юмс ярьж өгөх юмс ингээл
тухайн үед бас маш их мотивац авч бас л ингээл нэг юм л болол ерөнхийдөө одоо тэгэл паблик компанид одоо өөрийгөө олсон цагаас хойш маш их одоо ирж хүчийг мэдэрдэг. Тэгээд ингээл юм ойлгох тусмаа л ингээл уулах гадаг тийм ууйхан ч юм. Ер нь тийм бас сонирм юм үү? Яг ууйхан зөөлхөн болчдөг юм шиг санагддээ шүү дээ. Ер нь нэг зөөлхөн хайрлж хүндлэхтэй талдаа бол бас бүр нэлээд нээлттэй болчдөг. Эмоц буюу нөгөө сэтгэл хөдлөө маш их илэрхийлж чаддаг болчтой юм шиг надад санагддаг шүү дээ. Яг тийм. Ер нь бол одоо хүнд талархах одоо урд нь бол тийм байгаа гэж дээ. Тэгэхэд бол одоо маш их талархах тийм хайрлах, хүндлэх бүр л нэг ингээд яалтчгүй л нэг өөрийн нэг хамаатны садын юм шиг санагдав. За болормоо захирлаасаа би одоо дараагийн болноос юу асуух гэж байна гэхээр яг одоо таны цүнхэнд яг Faberlic брендийн яг ямар бүтээгдэхүүнүүд байна? Таны одоо үнэнч туслахууд яг би одоо энийг ол ёстой ерөөсөө салж чаддгүй шүү дээ. Энэ бол одоо миний бараг л одоо байнгын хэрэглээ болсон миний найздаа гэсэн тийм бүтээгдэхүүнүүд одоо яг юу байна? Тэр талаараа гоё сонирхолтой цүнхээ уудлаа ингээд ийм уруулын бодог байна, ийм юм байна гэд. Одоо миний дэргэд бол ийм уруулын бодог байж гин. Ямар ч байсан энэ уруулын бодгийг би удаан төрөх байгаа юм байна. Би 21 онд нөгөө Faberlic компанийнхаа нөгөө 50 гараар утгачаар одоо нөгөө ноутбук гар утаснаа ингээд суглаа явуулсан шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Тэрнээс яг 21 онд 50 гараар утгач. Санаандгүй тэр маш ингээ азтай ч гэх юм уу тийм. За, ястаа сонсоогүй юм байна би. Тий. Ингэжсэн 50 гараар утгач хэдэн төгрөг болох нь хэдэн оноо болох нь гэж сануулдаг байхгүй юу? Тэгсэн чи яг 50 оноо болоод 160 мянган төгрөг болтыг. За тэгээ өөрт хэрэгтэй яг хүн захиалаад байгаа юмнуудаа хийгээд үтсэн чинь бас 50 оноо болоод тэгээ би яг за яг 50 гараар утгачаа бол аавна. Арай дуус болоогүй юм чи. Тэгээ яг өөртөө хэрэгтэй байгаа захиалгааныхаа юмнуудыг бүтээгдэхүүнийг авчаад газ мөнгөний гаргаад дараагийнхаа авъя гэд захиалгаа даарсан чинь 50 гараар утгачаа яг төлбөрөө хийцэн байдیں۔ Вау. Тэгээд тэн дээр яг ингэж нөгөө ярьжсэн. Би уг нь энийг яах гэжсэн чи 50 гараар утгачаа чи. За яг би одоо гар утсаа солиё гэж бодож ирсэн. Гар утас сожих гэж байгаа юм байлгүй дээ. Хэрвээ би гар утас сожих юм бол энэ 50 гараар утгачих би заавалгүй байхгүй ингээд будмаар яваад энэ хүмүүст ингээд бэлгэлнэ гэдэг. Ямар гоё. Тэгсэн чинь яг гар хараад нөгөө суглаа болоод суглаа яваад идэв. Тэгэл суглаа явал гар утас нь дууссан. За гар ариутгаас дууссан юм. За би ямар ч гэсэн тэр нөгөө эмчилгээний бүтээгдэхүүнүүдээс нь хожноо одоо нөгөө аппаратнууд бэлгэлжсэн шүү дээ. Гэж тэгсэн чинь аппаратнууд яваад дууссан чинь хамгийн зөв ноутбук болтыг. Тэгээд ноутбук болсон чинь миний нэр гараад ирсэн. Тийм үү? Тийм, тэгээд компанийн ноутбукийг харж байгаа. Би ерөөсөө хин Эрдэнэт ихчиг ноутбук авсан мэдчихээн. Таны ноутбук авсан гэж ерөөсөө мэдээгүй юм биш. Тийм, камера яаж ирүүлэх юм бэ? За, камер чинь нөгөө таны яг утсан дээр байгаа юу ч гээл эргэж чинь. Камера хаачлаа. Хаачаад байна. Ингээд харуулч юу яах вэ? Ямар гоё юм бэ? Ийм хөөрхөн жижигхэн. Маш сүүлийн үеийн. Тийм ийм өндөр технологитой ийм гоё ноутбукийг хатсан. Ямар гоё юм. Тийм тэгээ азтай би ерөнхий компанийнхаа тийм суглаан оролцох маш дуртай ерөнхий. Тэгээд миний хамгийн тэгээд ноутныхаа цүнхэнд нь одоо цүнхнийхээ хоёр талын цүнхэндээ ерөнхийдөө хамгийн их авч явдаг гэх юм бол одоо энэ. Цэнхэр мистэй байнга түрхдэг гэсэн. Одоо бол ерөөсөө л энэ. Энэ мистэй ерөөсөө байнга ингээд цүнхэндээ нэг талынх нь кармаараа зоочдөг. Нэг талынх нь кармаараа ингээд өнөртэй авснуудаа хийчихнэ. Вау. Өнөртэй авснуудаа хийчихнэ. Тэгээд хүмүүс чи хүү наа чи өнөртэй авс юм үрхэж үзье л да гэх юм бол тий өнөртэй авс байгаа шүү дээ. Ийм байна. Таалагдснаа төрөх цаац гоё штэ гэд хүмүүс чинь үрхэж үзчихэд хөөе тийм үү ямар гоё юм бэ гэх юм бид гарамаар өгж бодлоо ш. Найз нь ингээ гарамын шилхэн хийгээд ингээд 2000 ингээд 4000 6000 энд үрээд 100000 гэдэг ш. Тэгээ ерөнхийдөө тэгэл гарамдад бас зарчин. За ямар гоё. Тэгээ өөрөө түрхэд өнөртэй авсаа гарамлаад
зар чинь тэгээд ингээд байгууллагад энэ тэнд явж явах цүнхөө өрөө явж явах тэгээд өнөртөө хасаа бол маш сайн борлуулна. За тэгээд нөгөө маш ядуу сэтгэлгээтэй нүрээ буддаггүй байсан бол одоо сормосоо бол буддаг гэсэн. зөө. Тий энэ будгаар буддаг ерөөсө буудгүй юм билээ. зөө. Сормосны будгууд буугаад ингээд хүмүүс комент хэлээд байдаг. Тэгэхээр яг нөгөө сормосныхаа ургалтаас бас болдгийм байлээ шүү дээ, тий? Яг би тэрийг мэдчих авсан. Яагаад гэх юм бол нөгөө доошо ургалттай будаж байгаа үгүй сормос ч ерөөс ингээд унуцсан байдалтай байт юм лээ. Багасаа ингээд будажсэн сормос чинь дэрвэр өөдөө байт юм лээ. Тэгээд минийх дандаа уналттай ингээд нэг хар халтар болчдөг. Тэгээд сормос заа шиг гэж боддгоос. Тэгээд ингээд одоо тэрнээс эннээс ингээд өнгөөс нь бор хар ингээд ягаан өнгөөс нь бодно. Тэгээ уруулын будганд бол ерөөсөө шуналтай гэж тэгтэй ерөөсөө хүмүүс бод ямраар бодма энэ мэт энэ өнгөлөгч энэ таслаг гэл ингээл ерөөсөө дандаа тод өнгө сонирхноо бас тийм зөөлөн сонирхдаг. Ер нь тэгээд тод өнгөөр будчихаар их гоё харагддаг штэ цоглог гэвчүүчтэй гоё уруулаа улаанаар будсан ягаанаар будсан хүүхнүүд ч гоё харагддаг штэ тийм маш гоё харагддаг. Тэгээд уруулын будаг маш хэрэгэлдэг танилцаад авлаа. Уруулын будагт их дуртай юм байна. Үнэртэй авсан дуртай юм байна. Бас нүүрний одоо элексэртэй тийм замгтай ногоон окуниум гэдэг манай Faberlic компани бараг 5 дахь миксд байх маш үнэтэй хамгийн үнэтэй миксд байна. Тий яг маш гоё. Цүнхэнд нь явдгийм байна. Тэгээд таньда бас гоё цүнхний туслахуудаа танилцуулсанд маш их баярлалаа. За дараагийн одоо булан маань болохоор нөгөө Faberlic компани бүтээгдэхүүнийг хэрэглээд яг өөр дээрээ гарч исэн үр дүнгээсээ буюу те яг Faberlic брэнд яг ямар үр дүн үзүүлээд таны та одоо Faberlic-ийг өөрийнхөө амьдралын нэг хэсэг болгочвоо тий тэр талаараа за энэ дээр болохоор та энэ гээлэг хамгаалах бэлтгэл бол миний амьдралд маш их үр дүн үзүүлсэн гэдгсэн. Тэгэхээр спрей хэдтэй байгаа вэ гэж энэ за спрей маань болох дээр окуниум спрей бол 22,000 гэдэг байгаа тий 22,000 бол яг замган элексэртэй буюу далайн замгаар хийгдсэн юм спрей гэдэг байгаа. За тэгэхээр Spotlight-ыг яагаад дуудаг болов юу болов тэр талаараа бас гоё сонсогчдод үзэгчдэд танилцуулбал. Spotlight-ыг ерөнхийдөө би урд нь маш хожуу нэг 28 настай шарлж исэн. Тэгээ шарлсан цагаас хойш миний илэгний алаад төсөд ерөөсөө маш өндөр буудаггүй, вирус нь их өндөр дандаа тоолуулдаг одоо эмчийн хяналтанд байдаг байсан. Тэгээд эмчийн хяналт илэгний эмнүүд чинь маш өндөр үнэтэй шүү дээ. Яг ингээд аптекаас авахаар маш өндөр үнэтэй. Тэгээд Faberlic компанид анх ороод ингээд эмчилгээний бүтээгдэхүүнийг судалж исэн чи илэгний ингээд Spotlight гэдэг илгийг маш сайн хамгаалдаг. Одоо цөсийг маш сайн шингэлж өгдөг. Би цөсөө ерөөсөө байнга угаадаг гэсэн. Эмнэлэг дээр очиод угаалдаг. Өөрөө угаадаг гэсэн. Тэгээ энэ надад маш их таалагдаа. За ямар ч байсан энийг уугаад үзье гэж бодоод эмээл төр завсарлаад энийг ингээд ерөөсөө тууштай. Би энээс ерөөсөө бараг л өглөө 2 орой 2 жоохон дооцын ахиу уусан л та. Тэгээ 3 удыг уучаад ер нь дүлийн эрэхтэн шүү. Ингэж явж байгаад одоо V вирус чинь дээр шилжих нь амархан байдаг гэд эмч хэлсэн. Тэгээд дандаа санаа зовдөг байсан. Тэгээд нэмжтэй очиод үзүүлсэн чинь цөсчин маш гоё шингэн байна. Тэгээ илэгч нь одоо нөгөө шинжилгээгээ бариад утсан чинь алаад төсөт нь янзын сайхан хэвээ байна. Тэгээд одоо эмээ чи сайн уусан байна. Тасралтгүй эмээ сайн уугаарай. Гэт нөгөө эмч чинь ийм хэрглэж байгаа гэж мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй шүү дээ тийм тэгсэн. Тэгэхээр энэ зэрэг би тийм үгүй. Тэгээд одоо ер нь тоолуулах шаардлагатай юу гэдэг. Юм бол тоолвол гэдэг гэсэн. Ямар ч тоолуулах шаардлагагүй. Ийм одоо алаад төсөт нь хэвээ тэгээд ийм сайхан байхад бол одоо зүс шингэн байхад бол яг хоёулаа нэг 6 сар хараад тоолуулъя. Тоолох чинь бас өндөр үнэтэй шүү дээ. Гэтгсэн. Тэгээ би тэрнээс хойш би ер нь эмчийн бичиж өгсөн юм явах болсон. Дураараа ерөөсөө энийг л удаг. Ерөөсөө л энийг л ерөөсөө тасарчих үдэ гэл 10 марваар нь хамаагүй авчаал тэгэл ерөөсөө энийг л угааддаг. Тэгээд байсан чи ерөөсөө би тэгэл нэг 3 сар болоод очиж үзүүлээл 3 сар болоод очиж үзүүлдэгээс гайгүй байна гэхээр нь 6 сар марлал бас одоо зүгээр гэсэн юм чинь гээл нэлээ удаж байгаа бас
айгаал очиод үзүүлдэг. Тэгэхээр л ерөөсөө хэвэн байл гэдэг. Илэгчин маш гоё хэвэн байна. Цэвэрхэн байна. Тэгээд зөсчин шингэн байна л чи имээ сайн уугаад байгаа юм байна өстэй. Миний биччихсэн имийг сайн уугаарай л гэдэг. Тэгэл ерөөсөө клиентэндээ дурлсан. Тэгээ би паблик эмчилгээний бүтээгдэхүүнүүд ерөөсөө одоо энэнийг хэрэгэлдэг. Тэгэл ерөөсөө манай төмөө товч маш их тайлбарладаг штэ. Тэгэл замгаан гэхтэл одоо 4 дахь удаа хэрэгэлж байгаа. Омега гэхэд ээж хоёртоо өгдөг. Өөрөө тэгэл өөр ойр дотныхоо хүмүүст ерөөсөө омега маш сайн санал болгодог. Тэгээд корона туссан ч гэсэн ер нь энэ пабликийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байхад надад бол ерөөсөө ямар ч тийм ганцхан шинжил хамар битүүрсэн ханиад хүрж байгаа мó даа гэж хамар битүүрэл очихтал шинжилгээ нь корона байна л гэлтгсэн. Би эмнэлэгч хэвтэйгөө гэртээ нэг 7 хоног л болсон. Ямар ч зовөр илрээгүй. Тэгэхээр би одоо энэ гайхалтай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр л үр дүн гэж боддог. Тэгээд одоо ерөнхийдөө илэгнийхээ эмчтвэл одоо 6 сард л нэг очдөг. Ууг нь 3 сард байсан бол тэгээд 6 сард нэг очдөг болсон. Намайг одоо хурдан ирж үзүүл гэл урд нь яриад идэг байсан. Тэр юм ч одоо ярихаач барьсан. Тэгэхээр миний хэлийг бол одоо энэ сайт гэж бүтээгдэхүүнээс одоо маш их үр дүн гарсан л гэж би боддог. Өөр үл надад бол өөр юу ч хэрэглээгүй. Маш сайн байна шүү. Энэ Kipalite бас нэлийн их үр дүнтэй байдаг бүтээгдэхүүнүүдийн нэг л дээ. Яагаад гэвэл би бас паблик компани түншилж орж байхдаа хамгийн анх хэрэглэж үзсэн бүтээгдэхүүн бол Kipalite байсан. Тэгээд Монгол хүн болгонд ер нь илгэний асуудал байдаг шүү дээ. Айл болгонд баг нэг хүн вирустай байгаад байдаг. Тэгээд Kipalite-ийг би жирэмслэлтийн 4 дахь одоо энэ булган биш үү одоо манай энэ охин. Энэ охиныг эзэндээ тээж явах үед яг 4 дахь хүүхдээ эзэнд байх үед одоо жирэмсний сүүлийн 3 сар 3 удыг уугаад тэгээд яг төрсний дараа 3 удыг л ерөөсө 6 удыг л уусан. За тэгэхэд болохоор миний илэгний үйл ажиллагааны шинжилгээ хэвийн гараад за мөн дээрээс нь одоо манай охин шаардлагатгүй гарч ирсэн байхгүй. Тэгээд миний хувьд үндсэн мэрэгжил одоо хүүхдийн эмч учраас мэдээж одоо бас тодорхой хэмжээгээр судална. Тэгээд та бүхэн маань одоо хэрвээ Kipalite-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэж байгаа бол миний YouTube суваг дээр биологийн магистр урмал судлаач Төмөн Цэцэг багштайгаа хамтарч хийсэн одоо судалгааны тийм видео контент орсон байгаа. Тэгэхээр Public брендийн одоо бүтээгдэхүүнүүдийг нэг бүрчлэн яг өвс ургамлуудыг нь судлаад би бол анагаах ухаан цадаас нь за Төмөө топ маань бол одоо яг ургамал судлаач гэдэг мэргэжлээ ашиглаад одоо ийм юм ургамал байгаа учраас ингэсэн байна гэдээ надад тайлбарлаж өгдөг. Би бол яг анагаах ухаантай холбоод оюун ургамал чи ингэсэн бол хүний эдисийг ингэж төлөвлөсөн байна гэд ойлгосон. Тэгэхээр Kipalite-д одоо хосгүй найрлагатай ямар бүтээгдэхүүн байгаад ингээд илгийг ингээд маш сайн хамгаалаад төсийг маш сайн сэнгэлээд байгаа вэ гэхээр одоо энэ Раструшка гэдэг нэг юм тийм ургамал байгаа юм л да. Тэр ургамал нь ерөөсөө илгийг штэ тийм цүсийг 9 дахин шингэрүүлэх хүч чадалтай гэж байгаа байхгүй юу? 9 дахин шингэрүүлж чаддаг ийм хүч чадалтай ургамал энэ дотор агуулгддаг юм билээ. Тийм учраас илгийг бол үнэхээр супер одоо ариутгаж одоо цэвэрлдэг гэх юм уу да тийм. Тэрлэг гэдэг эрхтэн чинь одоо хүний биеийн хамгийн том лаборатори юу идэж уун тэрийг чинь бүгдийг л одоо илгийг цэвэрлж байгаа. Тийм учраас та бүхэн маань бас илгээ хайрлаарай, хамгаалаарай. Магадгүй таны гэр бүл илгэний асуудалтай хүн байгаа бол зөвлөгөө аваарай. Зөвлөгөө мэдээллийг бол чөлөөтэй өгдөг байгаа шүү. Мэдээж хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлыг бол хувь чатаар эсвэл утсаар эсвэл одоо уулзалтаар одоо шийддэг ийм бас үйл ажиллагаа явагддаг шүү гэж хэлмээр байна. Замгны тухайд гэх юм бол би бас замгийг бол хөдөө орон нутгуудаар явахдаа маш их хүмүүст одоо үзлэг хийлээ л дээ. Тэгээ үзлэг хийж явах үед бол маш их хүмүүстэй уулзалт хийгээд явж байгаа. Манайхны дунд одоо цахиур гэдэг элемент, за тэгээд нэр цайр гэдэг элемент тий гэх мэтчийн элемент тэгээд эдгээрийг бол ерөөсөө замгнаас авах боломжтой. Магадгүй би ингээд гадуур нэг ширхгээр нь ингээд худалдан авалт хийгээд за цахиураа 130 ширхэг 100 ширхэг гэдэг ингээд авлаа гэж бодоход нөгөө замгны мөнгнөөс маань илүү гараа авчиж байгаа байхгүй. Нөгөө нэг бүрчлөө уугаар. Тэгээ бараг нэг дор орсон тэр бүтээгдэхүүн явуулсан хамаагүй шулуун эдийн засаг тийм нэлттэй. Дээрээс нь
нөгөө цэвэр эко орцтой учраас ерөөс айлт байхгүй. Японоос гаралтай 2 супер замгийн агуулж одоо байгаа шүү дээ. За омеганы хувьд бол бүр ярилдаггүй болсон. Яагаад гэвэл омеганы судалгаа хийгээд явж байхад нөгөө омегаг чинь 2 янзаар загснаас гаргаж авдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг нь болох дээр одоо омеганы яг нөгөө загсныхаа илгийг шахаад гаргаад авчдаг. Тэгээ тэр омеганууд болох дээр төдийлөн сайн цэвэршүүлэлтэй байхгүй учраас маш их загсны амд амтагддаг юм байна. Тэгвэл манай омега уухаар чинь яг айхтар тийм тос амтагдахгүй ч гэсэн ингээд задлаад яг учиргүй хилээр ингээд хазах юм бол шууд тос амтагддаг тийм. Тэгээ манай омега ч болох дээр тунаа болон хул загсны булчингаас гаргаж авсан тос буюу загсны тос байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө булчингаас гаргаж авсан гэхээр цэвэршүүлэлт маш өндөртэй. Дээрээс нь ямар нэгэн тийм мөнөр танар бол байхгүй. Зүгээр ганцхан загсны одоо тосыг хийгээгүй дээрээс нь нэмээд 3 төрлийн үрийн тосыг хийгээд өгсөн. Амратын үе, майлангийн үр, хулууны үрийн өөр онцлог байсан. Тэгээд энэ омегагоо судлаад бүр үнэхээр ихтгэл үнэмшил төрсөн. Сүүлдээ бид нар нөгөө судалсан бүтээгдэхүүний уудаг тийм хабитаа болсон байсан. Соёолжоо судлаад соёолжоо ярингуудаа яана маргааш нь бүгдээрээ соёолж утсан. Тэгээд одоо матчицаа судлаад чаавар судлангуудаа маргааш нь дахиад нөгөө төлөвөө уухаар шийдсэн гэдэг нэг хинэд мэтэх өрхөнд тэгжсэн. Тэгэхээр та бүхэн манай судалгаа шинжилгээтэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг хүсэх юм бол YouTube сувгамранд дамжуулаад бас сонирхож болно. Тэгээд болор Эрдэнэ захирал маань бол үнэхээр супер бүтээгдэхүүнүүдийг бас маш гоё хэрэглэдэм байна. Тэгээд өөртөө ч гэсэн маш гоё үр дүн гарсан байна. Ер нь ийм одоо ийм өнгөлөг толгор арьстай байсан уу? Эсвэл одоо фабрикийн бүтээгдэхүүн хэрэглээд арьсан ийм толгор болцсон уу? Ер нь бол пабликийн бүтээгдэхүүн маш их үрчиж эхэлжсэн. Нуханд бол одоо маш гүн суусан хурцлаар одоо хүртэл бас байдаг. Тэгээ харьцангуй багассан. Яг нэг гоё гүлгэр харагдаад байгаа байхгүй юу? Үйл одоо юу яаж байгаа? Үрчлээд байгаа л тэмцэж байгаа. Ерөөсөө үрчлэнд юу хийм байна? Тэр болгонтой. Яагаад гэх юм бол одоо пабликийн бүтээгдэхүүнийг зарахад ч юм уу түнд ярихад одоо хамгийн гол юм гэвэл намайг л харна шүү дээ. Өөрөө зүгжиж одоо нэг гачин хүрчээж гарчээсээ хар юм явж байгаас энэ гоё гэвэл хүн чинь. Тэгэхээр одоо ийм би одоо урд нь та нар намайг бидэн би ямар байлаа. Миний энэ сохвол ингээд уналттай ингээд юугаа нүдэд арчдаг зурган дээр ийм гурвалжаа харагддаг гэсэн. Тэгээ миний манай сохны тоснууд бол одоо маш гайхалтай үр дүнтэй. Миний сох бас нэг йогийн ганц нэг сохны дасгал хийж байгаа. Гэхдээ сохны тосоо байнга хэрэглэж өөр ингээд цаашаа ингээд нөгөө би чинь бас хүнхэр тийм явгордоо нүдтэй. Тийм байна тий. Бас одоо оюулыг гэсэн бодолтой байсан чинь манай тоснууд чинь ингээд шал өөр болгоод байгаа шүү. Зөө. Тэгээ үрчлээд байгаа тэмцэж байгаа. Тэгээ танаас Меркелээ бас хэрэглээд байна уу? Тий, манайхан чинь намайг мэдэн штэ. Би одоо нөгөө бас нэлээд зав дөнгөж 20 настай анхныхаа охиныг гаргаж ирсэн. Охин маань одоо би 40-тэй гэхээр 20 гарчихсан. Тэгээ би чинь нөгөө эмээ болсон штэ. За баярлалаа. Тий, нөгөө хүүгээ гаргаад хоёрхан хүүхэдтэй. Тэгээ нөгөө 19 жилийн дараа хүүгээ гаргасан. Тэгээд охин маань бас дөнгөж 20 хүрээл төрөхөд би чинь зээгээсээ ганцхан юу штэ ах тийм баригдах байхгүй. Тэгээ нөгөө зээ маань намайг эмээ гэж хэлдэггүй. Дандаа аниа гэдэг байхгүй. Тэгээд нөгөө манай охин тэгтий. За яах вэ хүмүүс ч эмээ гэж хэлүүлэхгүй уурлаад идэм байл ш тэгээд харин тэгээд ойлгоод ирэхээр эмээ гэж хэлэхлээгүй. Эмээ гэж харагдахгүй хагаатал та баярлахгүй юу гэж хэлчихсэн. Тэгээд бас одоо нөгөө хамгийн гол нь одоо бүтээгдэхүүндээ дурлсан миний нүрийг ийм гой гүлгөр толгоор одоо хүрчлээгээ маань багасгаж одоо хинээч өмнө одоо энэ паблик хийдэг гэж хэлэхэд энэ өөрөө хэрэглээд ажилласан үр дүн гараагүй л штэ гэж хэлэхэргүй нэрэл одоо энэ болор эрдэнэ чинь аль нь зэний 35 таа багтаал баг ийм байгаад байсан одоо ч гэсэн 40-тэй ийм л байгаад байна шүү энэ үнэхээр бүтээгдэхүүн өөр юм байна гэж аль болохоор бусдад харагдахыг маш их хичээдэг. Тэгээ одоо зуныхаа амралтаар шаргалзуудтай хөдөө аав ээж дээр очиход нөгөө үеийн ингээд нөгөө хөдөөний айлын эхнэр болсон бүсгүүчүүд маань болохоор зэрэг намайг тэгдэг чи одоо яахаар ингээд хөвшөрдгүй бид нарыг харалтаа ингээд чиний хчиг байгаад хад чи ингээд гоё
галаад галтаагаал байгаадах ингээд нөхрүүд нь ч хүртэл манай энэ нэстэй анги болор нэстэй нэр үнэхээр гоёор байгаадах ямар нууц байна гэж тэгэхээр одоо би бол энэ Paperlink ийм гайхалтай компанитай очирч ийм гайхалтай одоо бүтээгдэхүүнийг хэрэглэсний л ач тэрнээс одоо тэр дарчигхаа сэтгэлтэй тэр юу байсан бол одоо баг нүрээ будахгүй шийдэлт хүрсэн ч юм уу бас л эвгүүл явж явах байсан баг гэж боддог. Ийм сайхан компанитай очироод одоо ингээд өөрөө л одоо тууштай хэрэгжилж дайчилж чадах юм бол манай бүтээгдэхүүнүүд л үнэхээр гайхалтай үр дүн нь л ерөөсөө илт гардаг. Тэгэхээр зэрэг хүмүүс нөгөө нэг удаа хэрэгжилжээд тууштай хэрэглээгүй тэгээ буруу хэрэгжилжээд энэ таарахгүй энэ муу гэж ер нь бол их тэгж ярьдаг байхгүй. Тэгэхээр одоо хүний одоо яаж хэрэгжилж яаж гоё болох нь ерөөсөө хувь хүнээс шалтгааллах юм байна л гэдгийг маш сайн тэгжил боддог. Бүтээгдэхүүнтэй бол ярих юм байхгүй өөрөө харин зөв яаж хэрэгжилж гоё болох вэ гэж өдөр алган дурлцлаа одоо тэгэл нэг юм сонсчих юм бол тэрийг төрөх хийсэн гэл ингээл бүр шунлын сэтгэлтэй ч юм уу эсвэл тийм нөгөө хямдхан боломжийн аргаар авдаг болохоор тэрэндээ ч тэгдэг юм уу ер нь л тэгж нэг зарыг гэхээсээ илүү өөрөө хэрэгжилж гоё олъё л гэж боддог шин. Тийм шүү дээ. За тэгээд мэдээд одоо бизнес хийж гин Paperlink компани одоо бизнес хадгалтай гэж одоо яригдж гин мэдээж захирал цолыг нэгээд баталчихсан юм гайхамшигтай одоо Баян Онгор аймагт бол маш гоё эцгийг ажилуулдаг. Тийм Paperlink-ийн бизнесийг одоо сурталчилдаг. Тэгэхээр таны одоо ажилдаа баримталдаг, ер нь амьдралдаа баримталдаг яг ямар зарчим байдгүй. За бизнестэй одоо яг ямар зорилгыг одоо тавьсан байна. Амьдралын бас зорилго маань яг юу байна. За юугаар их одоо ингэж бахархаж байна. Бас одоо өдийг хүртэл одоо 40 жил амьдрахтаа юунд их талархаж байна. За тэр талаараа гоё илэн далангуу сайхан надад гоё ярьж өгөөч. Хоёулангийн одоо үзэж байгаа хүмүүс гоё зөндөө комент бичсэн байна. Тэгээд комментаа хоёлоо лайвынхаа төгсгөлд гоё уншаад бас хүмүүстээ бас баярлалаа гэж хэлнэ. Миний зарчим гэх юм бол ерөөсөө л одоо тууштай байх тий. Ерөөсөө л хүн тууштай байхыг л зарчимлдаг. Ер нь бол одоо маш олон хүмүүс ямар ч одоо сүлжээний бизнес гэж байгаа нэг ороод нэг гараал одоо энэ ч зүгээр юм уу энэ ч зүгээр юм уу гэл маш их тийм сольж холж явдаг. Миний хувьд бол одоо ерөөсөө л тууштай байх. Яагаад гэх юм бол бүх компанид адилхан одоо боломжийг өгнө гэсэн байгаа. Энийг харин яаж хийх үү, яаж ах уу гэдгээ өөрөө суралцаж яг одоо хувирахгүй сэтгэлтэй нэг л юмдаа зүтгэж байх юм бол амжилт ирнэ гэж боддог. Тэрнээс амар хялбарыг хайгаад байх юм бол хизээч амжилтанд хүрэхгүй. Хизээч одоо хүн яагаад гэх юм бол өнөөдөр би Paperlink гэж явж байгаа л маргааш нэг одоо Сибирч гэдэг юм уу тэгээд явах юм бол бас хүмүүс ч бас эвгүй сонсогдно. Надад ч гэсэн ямар ч нэр хүндгөө болно. Тийм учраас бол хамгийн миний одоо зарчимлж одоо явдаг юм бол ерөөсөө л тууштай байх. Яагаад гэх юм бол би энэ ард гарах ёстой л гэж боддог. Зарлага гэх юм бол Баян Онгор аймагт одоо маш гоё Paperlink компанийг дэлгэрүүлээд өөрсдөө одоо хүсэл зорилготой одоо энийг зүгээр л нэг сүлжээ гэдээ ойлгоцсон байгаа маш олон эмэгтэйчүүдэд те одоо сэтгэлгээгээ өөрчлөх одоо амьдралаа өөрчлөх өөрийгөө өөрчлөх боломжуудыг л одоо маш дэлгэрүүлдэг болохын төлөө одоо суралцах их зорилго тавьж байна да. Ерөөсөө л өөрөө суралцъя маш их мэдээ одоо хинт ч ярихад төгдөрөхгүй нэрэл тийм шүүгээд өөр дөрөө гаргасан үр дүнгээ нэг баа бээгүү ярьцдаг ба тэгээд одоо буцаал нөгөө нар хүнээс манддаг тэгэл хүн өөрийгөө бүтээдэг гэл иймэрхүү номнуудаа буцаж уншаал тэгэл та нарын тэр явж байгаа өглөө оройн сургалтууд ямар гоё юм бэ Улаанбаатар хотод болоосоо өстө гүүгээд очих юмсан гэл байн бодоод тэгж байдаг. Тэгээс бахархал гэх юм бол одоо ийм гайхалтай компани тий одоо учирч одоо ийм одоо өөрийгөө олж нээж ингэж байгаадаа маш их бахархдаг. Тэгээд талархаж явдаг хүмүүс гэх юм бол одоо мэдээж миний одоо нүдийг нээж зүрхийг хөндлөж одоо ийм байдаг шүү. Эмэгтэй хүмүүс ийм байх хэрэгтэй.
ийм боломж байна гэдгийг одоо хэлчихсэн. Ганзай тавтаа маш их талархаж явдаг. Тэгээ Канада хүмүүс бүх сайхан захирлуудаа одоо маш их талархдаг. Болормоо захирал маань одоо Баян онгорт ирэхдээ дандаа манайд ирдэг. Тэгээд болормоо захирлаасаа одоо үнэхээр яг л ирч хүч тууштай байх өөрийгөө нэг тэгэл хамгийн сайхан нэг одоо олж гарч авдаг байгаа. Тэгээд одоо бүхэл сайхан борлогчдаа компанида талархаж явдаг да. За тэгээд одоо болормоо захирал гэсэн чинь болормоо захирал болор эрдэн захирлаас бас асуугаагүй үлдээсэн ч юм уу эсвэл ингээд гоё шинээр одоо бизнес байгаа хүмүүст за магадгүй одоо Баян онгор аймагаас манай бидний лайв үзэж магадгүй нэг ингээд хажих за ингээд энэ болор эрдэн захиралтай хамтран хаана очиж уулзах ёстой за яг офс нь одоо яг хаана байдаг вэ за тэгээд офс дээр яг ямар үйл ажиллагаанууд явуулдаггүй офс дээр мэн ирээд яг ийм зүйлийг мэдэх боломжтой гэх юм. Тэр талаараа гоё ингээд сурталчлаад бас өөрийнхөө офсыг ийм арга хэмжээ өдөр явдаг шүү. Та нар маань ирээд ингээд үйлчлүүлж болно шүү гэдэг талаар гоё бас өөрийгөө магадгүй Баян онгорт байдаг миний нүүр номон дээр байдаг найзууд үзэх байх. Дараа нь одоо энэ бичлэгүүд маань бүгдөө YouTube суваг дээр байршиж байгаа. Миний энэ одоо зочдоор орсон бичлэгүүд дандаа YouTube суваг дээр байршин. Тэгэхээр мэдээж байнгын давталттай таны бичлэгүүдийг хүмүүс үзэл явчихна гэсэн. Тэгэхээр та Баян онгор фабрикийн бизнесийг сонирхож байгаа яг бизнес чиглэлээр нь хийсэн хүмүүсийг офс дээр гоё ураач яг хаана байдгүй гэх. За Баян онгор аймагтаа бол одоо зах дээр тий гантиглын маань гашаан дотор одоо тийм шилэн кантинаар байдаг. Тэн дотор манай офис маань ажилладаг байгаа. Тэгээд өглөө бич өгөхэд 10 цаг гэл очдөг. 10 цагаас орой 5 цаг хүүхдээ авах хүртэл яг офис дээрээ сууж одоо хүмүүсийнхаа ойлгох байгаа юм зааж өгч захиалгын хийж одоо ингэж ажилладаг байгаа. Тэгэхээр одоо үнэхээр одоо сонирхож байна хамтарч ажиллая гэсэн хүн байх юм бол одоо Facebook хаяг утас тэгээд манай цэг дээр ирэхэд бол одоо бүх боломжийг өөрийн биеэрээ одоо тайлбарлаж ойлгуулж өгөх болно. За тэгээ болор эрдэн захирлаасаа би асуумаар байна. Одоо дараагийн дугаарынхаа зочноор хэнийг байгаасаа гэж бодож байна. Хэний амьдралд одоо фабрикийн бизнес маш их өөрчлөлт авчирсан бол гэж бодож байна. Тэгээд таны амьдралд бол маш их өөрчлөлт авчирсан байна л да. Би одоо ингээд сая ингээд зургуудыг нь харахад өөрийнхөө анх яаж эхэлж ийсэнгийн сонсоход тэгэл ингээл ямар нэг арга хэмжээд оролцохын тулд ямар их хүсдэг тий Баян онгорч одоо хоол юм билээ шүү дээ. Би ч одоо Баян онгорлоо явах гэж нусаа хазартаа нас шүү дээ. Хүүхдэн автобусанд суугаал тэгэл хойно яг машин автобусны тэрийн дугуйн дээр суудсан явах чинь бас л чангал юм билээ шүү дээ. Өвөл хүүтэнд тэгэл ингээл дүүрэн бараага барьцсан ингээл наашаа цаашаа явна гэдэг бол бас эмэгтэй хүнд бол бас л нэлээд их чанга санагдсан. Тэгэхээр тэр холоос ингээд сургалт одоо маргааш болох гэж байна гэхэд ингээд шөнө нь ингээд манай захирлууд хөдөө байдаг захирлууд одоо цахилгаан шиг ингээд гүгээд ирдэг. Одоо Сүхбаатарын дорнотын Баян онгорын би бүр гайхалтай байсан. Өдөр одоо хайшин онгоцтой батлонтой явд юм ямар ч хурдан ирч тий. Тэгээд нэг үедэд маргааш нь очиод тэр Баян онгорт очсон лайв хийж идэв. Тэгэхээр үнэхээр одоо хөдөлмөрч бүсгүй юм аа тий. Үнэхээр супер захиралтайгаа нэг оройг маш гоё ярилцаж өнгөрүүллээ. Тэгээд миний энэ одоо контент маань цаашаа үргэлжлээ 100 500 мянган хүмүүсийг ураад ахаар мэдээж энэ контентэд оролцсон хүмүүстэй зориулсан тусгай гарын бэлгүүдийг явуулна. Тэгээд яг нэг контент маань 100 өдрөө болохоор бүгдөө бөөнөр гоё парти хийх ч юм уу тийм зүйл байгаа. Тэгэхээр та бас урилгын маань аваад ирээрээ гэж урьдчлаад бас хүмүүстэй хэлээд байгаа шүү дээ. Тийм юм болчих юм хийшөө гэж тэгээд хэлээд байгаа. Тэгээд дараагийн зочноор одоо хэнийг урмаар байна? За дараагийн зочноор би
Зориг театрын байгаль цэцэг захирлага урмаар байна. Үнэхээр ирч хүчтэй дайчин тэр хүний амьдралд үнэхээр одоо паблик гэл ингээл орилж байгаа нь ярьж байгаа нь хүртэл бүр ингээл нулимс гоож ярьдаг. Тэгээд байгаль цэцэг захирлага өрий гэж бодож байна. Вау. За тэгээ байгаль цэцэг захирал бас бит хоёрын лайвыг үзсэн бол одоо дараагийн зочноор өргөдж байна шүү. За үзэж байна. Ер нь бол үзэн байна. За энд одоо сэтгэлдлүүд ирсэн байна. 90 цаанд захирал маань орой мэндэ хөрхнүүдээ гоё шүү. Та нарынхаа түүх туршлага сонсох сайхан байдаг шүү. Амжилт хүсье гэсэн байна таньда. Баярлалаа. За ганцай топ маань хөөрхөн штэ манай болроо гэсэн байна. За байгаль цэцэг захирал маань бас орой мэндэ топ удаа гэсэн байна. За болор эрдэнэ захирал маань бас орой минь топ удаа гэсэн байна. За байгаль цэцэг захирал нэг эможи явуулсан юм шиг байна. Эможиг харагдахгүй байна. За бас болор эрдэнэ захирал маш супер шүү гэсэн байна. За тэгээд байгаль цэцэг захирал маань ястай хөөрхөн шүү, хайр шүү гэсэн байна. Эмоцтой л да манай тий. Одноо маань хай гэсэн байна. Бас хоёр хүн спрей хидтэй байгаа бэ гэж асуусан байна. За спрей маань цэвэр спрей бол 12,200 гэж байгаа. Ногоон спрей бол 12,000 гэж байгаа. Тэгээд манайд чинь бас улбар шар гэж байдаг. Дахиад нэг нийл ногоон гэдэг гэж байдаг. Тийм спрейнүүд бас байдаг шүү. За ингээд бас хүмүүсийг үзээрэй гэж бас ингээд мишн хийсэнд баярлалаа. За бүтээгдэхүүн эко супрэ гэсэн байна. Болор эрдэнэ захирлал. За тэгээд манай багшаас орж ирсэн байна. Манай багш маань бас миний идэвхтэй бас дэмжигч. Тэгээд хичээл зүтгэлтэй альва зүйл төгс ханддаг эрхэм шавьтай амжилтын дэдийг хүсье гэсэн байна. За баярлалаа. Намайг дандаа дэмждэг багштай талархлаа. Ямар гоё юм бэ? За бол яг тийм тууштай байх нь зөв шүү гэсэн байна. За баярмаа очир бүр орой мэндэ гэсэн байна. За амжилт хүсье хөрхнүүдээ. За ийм комментүүдийг гоё илгээсэн байна. Тэгээд бит хоёрын лайвтай хамт байсан. Фабрик миний амьдрал гэдэг нэг игэлжирээ нэг юм өсгөөчүүд залуучууд энэ бизнесийг сонгож хийж үзээд тэгээ амьдрал нь яаж өөрчлөгдсөн, яаж ийм адлын явдалтай болж байгаа, өглөө болгон юм мөрөөдлийнхөө төлөө зоригтой алхаж байгаа юм захирлуудыг, лидерүүдийг, зөвлөхүүдийг та эдтэй ямар шүүлтүүргүүгээр ингээд нэвтрүүлгээр оролцуулсаар байх болно. Тэгээд энэ удаагийн нэвтрүүлэгт маань оролцсон Лувсан мөрийн болор эрдэнэ захиралтаа маш их баярлалаа. Амьдралд нь над жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхний хүсэн өрөө таньда одоо энэ хорвоо дэлхийн хамгийн байж болох эд баялагуудыг бүгдээрээ одоо таны төлөө өргөн байрыг те бас компанийнхаа үнэт ерөнхий партнер захирал болоорой бүх захирлууд ерөнхий партнер болохыг хүсдэг, мөрөөддөг. Тэгээд энэ цолыг бол бүгд хүртэх болно. Тэгээд маш их талархлаа. Тэгээд 7 хоногийн өмнөөс гоё ингээд оролцохоо догдолж исэн байх гэж бодож байна. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд сайхан амраарэ. Манайхан юм баяргийн орой ингээд идэвхтэйгээр их сонсдог. Тэгээд их маш талархалтай. Дараагийн 6 дахь дугаал дээр зориг дотрын байгаль цэцэг захиралтай уулзгнэ. За тэгээд болормоо захиралтай маш их талархлаа. Маш их баярлалаа. Тэгээд нөгөө урьж оролцуулсан наран бүлэгдүүдэд маш их баярлалаа. Сурлах хөтөлмөрд нь маш их өндөр амжилтыг хүсье. Тэгээ ийм сайхан одоо нэвтрүүлгийг зохион байгуулж одоо урьж оролцуулсан Далхарсан топтой маш их талархлаа. Үнэхээр супер шүү. Дандаа шинийг санаачилж одоо дандаа маш бидний мэдхгүй бүхнийг зааж өгч явдаг. Таньда маш их талархдаг ч өө. Тэгээ ажил хөтөлбөрт нь бүгдэнд нь одоо бүх сайхан пабрикчуудаа өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд бүгд сайхан ирч хүчтэй, нэрхтэй, сайхан бүхний төлөө нэг хүсэл зорилготой явдаг, талархдаг шүү. Тэгээд сайхан амраарай. За тэгээд сайхан амраарай хөрхнүүдээ. Тэгээд маш их талархлаа. За тэгээд дараагийн лайваараа уулзъя. Нэм гараг болгон орой 9 цаг 9:30-аас ер нь бол контент маань хүрж байгаа шүү. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Баяртай. Баяртай. Сайхан амраарай. Сайхан амраарай.